ертөнцийн эзнээс ялалт гуйсан нь. ертөнцийн эзэн минь та дууга бүү хураагаач. ертөнцийн эзэн минь та харсан хэрнээ үг дуугүй санаа амар бүү байгаач. Харвуу та өсөн дайснууд тань өөмөлдөн бужигнаж байна. Үзэн ядагсад тань өөдөөс тань эсэргүүцэн толгоогоо өндөлгөж байна. Таны хүмүүсийн эсрэг тэд мэгт явуулга зохиогоод таны хамгаалалтанд буй тэр хүмүүсийн эсрэг эвсэлтэн хувилдаж байна. Тэд хэлэхдээ хүрээд ирцгээ энэ үндэстнийг хамтдаа газрын хөрснөөс арчаад хайчихъя. Израиль улсын нэрийг эргээд хэн ч санахгүй болгоё гэцгээж байна. Тиймээ тэд санаа нийлэн хувилдаж таныг эсэргүүцсэн гэрээг өөр хоорондоо байгуулж байна. Идомийн айл өрхүүд, Яшмайлчууд, Моабууд, Хагримууд, Гевалууд, Амончууд, Амаликууд, Филишетүүд болон Тир хотынхан бүгд хамтдаа хувилдаж байна. Ассир улс бас үүнд нэгдэн орж байна. Тэд бол Лотын удан болох Амончууд болон Моабуудын бат түшиг болоо. Та Медиануудыг хэрхэн устгасантайгаа адилаар тэднийг бас устгаач. Хишэн голын хүндэд Медианы жанжин Сисра болон Хацорын хаан Явныг хэрхэн хөнөөсөнтэйгөө адилаар тэднийг та хөнөөгөөч. Эндөөр хотын дэргэд тэднийг бут цохиулахад цогцыг нь аваад оршуулах хүн огт үлдээгүй болохоор цогцос хүүрүүд нь аргалын баас мэд газар тараасаар өмхирч байсан болоо. Ноёд төшмөдүүдийг нь та Өрив, Зиев нар шиг, эзэн хаадыг нь та Зевах, Салмун нар шиг болгож өгөөч. Өөр хоорондоо тэд хувилдан ертөнцийн эзний нутгаас өмч болгон өөрсдөө авъя гэж байгаад хөнөөлгсөн билээ. ертөнцийн эзэн минь тэднийг та эргэлдэн хуйлрах, хумхын тоос мэт хүчит салхинд тугдах, удаан хальс мэт болгож хаяач. Ой модыг гал төмөр цөлмөх мэт, уул нурууд галын дүлд автах мэт болгоод уур хилэнгийнхээ халуун галаар тэднийг та мөрдөн мөшгөөд хар салхиараа айлган сүрдүүлээч. Мөнхийн эзэн минь та тэднийг нүрээ хийх газаргүй болгооч. Тэгвэл мөнхийн эзэн минь таны нэрийг тэд дуутахаас өөр аргагүй байдалд орцгооно. Тэднийг та үрдийн гамшигт унган үхтлэн айлгаад сандаргаач. Ичгүүр гутамшиг үзээд мөхөн сүнхт нь хүргээч. Мөнхийн эзэн нэртэй таал зөвхөн цор ганцаараа энэ дэлхийд бүхний дээд нь болохоо тэдэнд харуулаач. ертөнцийн эзэнтэй ойртон дотносгоё. Үе түмэн ер бүсийн дайчтай мөнхийн эзэн минь таны оршин буй газар юутай сайхан мөнхийн эзэн таныхаа ариун сүмд орхсон гэж сэтгэл зүрх минь тэсгэлгүй ихээр хүсэмжилж байна. Зүрх сэтгэлээрээ би махбодороо би мөнх орших ертөнцийн эзнийг магтан баяр хөөртэй дуулж байна. Үе түмэн ер бүсийн дайчтай мөнхийн эзэн минь эзэн хаа минь ертөнцийн эзэн минь өргөлийн ширээний танд эргээд болчмор хүртэл хоргодон алтан хараацай хүртэл өндгөө тэнд арахаар үүрээ засгаажээ. Ариун сүмд тань ороод үрд мөхөөр таныг магтан дуулах хүмүүс үнэхээр ерөөлтэй. Танаас хүч чадал авдаг хүмүүс сэтгэл зүрхээрээ Сион уул руу тэмүүлэн буй хүмүүс үнэхээр ерөөлтэй. Тэд ангаж хатсан цөлөөр яваад өнгөрөхдөө булаг ундарсан газар мэт болгох ажээ. Тийхүү хавар цагийн бороо ороод хатаж хассан хөндийдэх хонхор хотгор болгоныг цэнгэг усаар дүүргэсэн мэт сэтгэл хангалуун санагдана. Тэд Сион уул дээр буй ертөнцийн эзний өмнө нэрэн эртлээ хүч чадлаа сэлбий явтгаана. Мөнхийн эзээ үе түмэн ер бүсийн дайчтай ертөнцийн эзэн минь хүсэлт гуйлтыг минь сонсож Яаковын өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзэн минь хэлэх үгийг минь анхаараж хаал бамбаа минь болсон ертөнцийн эзэн минь харуу та өөрийнхөө томилсон хүнд та нааштай сайхан хандаач. Ани сүмд өнгөрүүлсэн ганцхан өдөр бол өөр газарт өнгөрүүлсэн мянган өдрөөс дээрээ хорон мөх хүмүүсийн гэр оронд амьдарснаас ертөнцийн эзнийхээ сүмийн үүдний хаалгач болсон дээр. Учир нь мөнхийн эзэн ертөнцийн эзэн бол миний хувьд нарны гэрэл гэгээ бөгөөд аюул ослоос хаацалах хамгаалт бамбай болдог. Надад тэр нааштай сайхан хандаж нэр хүнд авчирдаг. Даасан замаар нь шулуун явсан хүнд мөнхийн эзэн сайн сайхныг өгөхөөс огт татгалцахгүй. Үе түмэн ер бүсийн дайчтай мөнхийн эзэн минь танд итгэж найцсан хүн л үнэхээр ерөөлтэй.